Дэлдээ цэнхрийн хурд хаврын хурдан морины уралдаан Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод амжилттай боллоо. Улаанбаатар хотоос 700 гаруй км алсад орших Хоймор нутагт энэ үеэр Улаанбаатараас гадна 16 аймгийн 500-аад хурдан хүлэг цуглаж шандас сорьсон байна. 8 хичээлдээ уламжлал олон зохион байгуулагдаж байгаа энэ уралдаанд алдартай үеичдын улс бүсийн айр өтвөр авсан олон цуутай хүлгүүд очиж уралцсанаар орон нутагт зохиогдсон хамгийн том уралдаан болж чадлаа. Дэлдээ цэнхрийн хурд уралдаанд их нас, азрах, соёолон, эрлиз, дээд нас гэсэн 4 насны ангиллаар газар-газрын хурдан хүлгүүд шандас орсон. За хоржилоо. Хөвсгөл аймгийн Дэлдээ цэнхрийн хурд морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж Дэлдээ цэнхрийн хурд 2017 уралдааны эрлиз дээд насны мөр гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэж за цаатлаар нь үзүрэг хэдий явчаарай. За Монгол улсын алдарт уяач Синд Баатарын хурдан хээр азраг бол одоо үзүүр дөхөн сайхан гарч ирээд оршилжээ. За өнгөн дэрэн бол одоо Төв аймгийн Дүн сумын угуул Монгол улсын тодмонлоо байж хөдөө аж ахуйн ухааны доктор Банзрагчин бэлэг Дэнбэрлийн Ланзан намгатай хурдан хээр азраг гарч ирээд хөтөлсөн. Аман хүзүүн дээр нь Монгол улсын алдарт уяач Орон аймгийн Батал сумын Батчирийн Зэндүү Баатарын хээр азраг, Аран аймгийн Ихтэмэр сумын Түргэн төрийн амболтын хурдан мөр азрагыг Төвдөн дайждан Батцорог өгж урдлуулж байгаа. Төв аймгийн Батсумөр сумын Монгол улсын тодмонлоо яач Сундын Лувсан Малдангийн хурдан хээр азраг. Энэ нөгөө уулсын галаагийн хурдан хээр азраг айргийн дөрөвдөр байна. За айргийн тавдар Булганы баян нуурын Чойд оржийн содмын хөө Манлай Баатарын хурдан хар азраг байгаа. Цаад талд нь Хөвсгөл аймгийн Мөрөн дөгтөх сумын Сэргэлэнгийн хээр азраг байгаа. Өнгөний хоёр азраг хөдөлчлөө одоо хоёулаа хараатай байгаа. За ер нь одоо нэг тэнгэр газрын заагаар тэртэг алцыг харж байгаа хатууд үзүүрийн суулт ирдэггүй юм гэсэндээ за аргагүй хоёулаа сайхан харж байгаа. За өнгөн дээр нь за тэгнэ Хингэргийн цогц сайхан Манлайгийн хээр азраг дээр ар дээр хүүхэд ангайдал татаатай одоо хадгалж оролдоод байсан. Энэ ер нь яасан сайхан гидсэн хөдөлдөггүй адуу байна. Ингэж сайхан байраа хоолтой Дүнжин гаргийн хурд уралдаанд яг ийм мордож байсан. Аргагүй сайхан хараатай. Ингээд эрлиз насны уралдаанд Архан аймгийн Ихтэмэр сумын уугуул улсын алдарт уяач Гамболдын бор, Аман хүзүүн Төв аймгийн Баян сумын уугуул Монгол улсын тодмонлоо уяач Хингэргийн цогц сайхны хээр, Айргийн 3-т Дорнод аймгийн Матад сумын уугуул Манлаа уяач Цэндбаатарын хээр, Айргийн 4-т Тодмонлоо уяач Бэлэг Дэмбэрлийн хүрэн, Айргийн 5-т Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын харьяад Манлаа уяач Галбаатархын хээр тус тус хурдлаа. Энэ Бэлэг Дэмбэр санд баллаг унгаа доо. Тийм үү? Тий. Хингэргийн цогц сайхны. Тийм баг тий. Тэглээ. Сайхан. За мэдлэгээ дэвшихгүй юу? За. Тэгээд нийт хөвсгөлчүүдтэй болно. Нийт манд сондогчтой бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргээд тэгээд морины босоосаа хэмээр бид бүгд их мөнхөд ивэж авах болтугай. Зилээ да. Түүсэн Бэлэг Дэмбэрлийн унгаад байна. За. Дүнжин гарагт яадаг вэ? Дүнжин гарагт гурвалсан. Гурвалсан уу? Тий. Сая дээр орж ирв. Хай дөрөөр орж ирлээ. Дөрөөр орж ирв. Тий. За ямарсан ариг алдсан. Тий. Алдсан. Энэ уралдаан үнэхээр бас зохион байгуул сайтай. Өнөөдөр Тэнгэр хангамын хүртэл бас бид бүхэн нар юугаа ивэж сайхан өдөр болж уралдаан надад сайхан болж байна да. Хоймор нутагт зохион байгуулагдж байгаа уралдааны азраг иргэн за хоржилоо. Уудам дэлгэр Монгол эх орны минь Хоймор сайхан нутаг болсон Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо зохион байгуулагдж буй Дэлдээ цэнхрийн хурд уралдааны хордон азраг гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэж бараа хувцастай хүүхэдтэй хүрэн алсан азраг үзүүр дөхөн сайхан гарч хөтөлсөн бол Дүнжин гаргийн хурд уралдаан түрүү магнат хурдалсан зээр засрагын хамгийн надлаар нь гарч ирлээ. Түүний ард тал дээр бол одоо Төв аймгийн Баян сумын Монгол улсын Манлай байж Хингэргийн цогц сайхны хурдан цавтар азраг Дүнжин гарууд бас л одоо дээгүүрхэн гарч ирж байсан энэ одоо гараад ирсэн. За өнгөн дээр бол Дорн аймгийн Цагаан Аваа сумын уяач Гүнсэнгийн ганц чулууны Унган адуу Говьалтай аймгийн Халуун сумын Монгол улсын тодмонлоо байж Туанжин намрын Чин зөргийн хурдан дээр засраг гарч ирлээ. За ингээд өнгөний хэдэн 5 азраг бол одоо эгэнсэн байгаа. За хамгийн наадад 191 дугаартай болсон Өвөр хангай аймгийн Хужир сумын хугал Монгол улсын тодмонлоо байж Аваагийн Батхөвгийн ган хөлгийн хурдан хул азраг бол одоо ингээд хамгийн наадад нь байгаа. Хамгийн цаад талд нь Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын байж Цэрэн Батаагийн хурдан халдсан азраг гарч ирсэн байгаа. 256 дугаартай болсон Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Пүрэв сүрэнгийн хурдан хээр азраг байгаа. За 256 Пүрэв сүрэн гэж байсан байгаа. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Пүрэв дөржийн хурдан хээр азрагын байгаа юм үзэгчтэй. Энийг бол одоо Аран аймгийн Ихтэмэр сумын угуул Хинтэнгийн баян утга сумын Инкотын Дашрив гэдэг уяач одоо ойж урдлуулж байгаа. За өнгөн дээр нь бол одоо Тэрэн Батаагийн хурдан халдсан азраг гарч ирсэн. Аман хүзүүн дээр нь Дүнжин гаргийн хурд уралдаанд түрүү магнад урдалсан. За тэр бол одоо Говьалтай аймгийн Халуун сумын Монгол улсын тодмонлоо байж Туанжин ганц намрын Чин зөргийн хурдан зээр засраг одоо гараад ирсэн байгаа. За уртхан дөрвөн чаттай 5 адуу гарч ирээд л тархилсан бидтэй. За инхөө Хөвсгөл аймгийн Мөрөн сумнаа зохион байгуулагч буй
Дэлхтэй Сэнкрийн хурд 2017 уралдааны хурдан азарганы уралдааны өнгөн дээр за цаадлаар нь өшөө өлгөө гарч ирж байгаа халзан азаргууд Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын уяач Цэранбатын Жимэд овоогийн хурдан халзан азаргаа. Наа талд нь Говьалтай аймгийн Халиун сумын уяач Говьалтай аймгийн Халиун сумын Монгол улсын тодмолтой Туанжуйн ган дүмрийг Шинэ Зөргийн хурдан зээр тасрах Дүнжин гарвын дэвжэн дээр төрүүлчихэд өнөөдөр давхар уяагаар одоо ирж уралдаж байгаа. Хадуун сүргийн Манлаа хурдан азарганы уралдаанд 120 орчим азарга морцсноос Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын уяач Цэранбатрын хүрэн халзан төрүүллээ. Аман хүзүүнд Говьалтай аймгийн Халиун сумын уяач Чинзоргийн Саран Зэрд, Айргийн 3-т Баянхонгор аймгийн 3 болог сумын хариад Улсын начин Сиродын Бор, Айргийн 4-т Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын уяач Пүрвдоржийн Хээр, Айргийн 5-т нийслэлийн Баянзүрх дүүргийн уугуул Улсын алдарт уяач Эрдэнэ булганы буурал тус хурдалж уйсан эзэн унсан хүүхдээ баярлууллаа. Сиротчны бараацрах 4 Айргийн 5-д энэ нөгөө импотент дэшрийг болж орж байгаа Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын уяач Пүрвдоржийн хурдан Хээр азрах Хазуур аймын 2 дахь бүсгийн наадам төрүүллээ. Тий. Үнэхээр баяртай байна. Нутгийн минь уул ус ивэлээ. Тий. Тэгээ энэ дашуунд Хөвсгөлийн ард түмэнд одоо баярын минь түргээд унган эзэн Сүхбаатар аймгийн Онгон сумын ядмын төвшин баяртай дүүдээ баярлаа гэж хэлье. Энэ миний вар азраг Дорнот аймгийн Цагаан сумын Төвдөн зайчны Балцраг гэж хүний унгаа дуу юм байна. Тий. Юу яа тахусаа гарсан цагаасаа. Тэгээ гарсан цагаас эхний 4-5 дээр явсаар байгаа л тэгэл ороод ирлээ. Өнөөдөр сайхан өдөр байна оо. Хөвсгөлийн ард түмэн сайхан наадам зохион байгуулж ор азраг маань бас айрагдаж Дүнжин гараар 9-оор орцсон. Тэгээ энэ жил бас нэг давхар хоёр ирээд айрагдлаа. Сэтгэл сайхан байна оо. Наадамч олондоо баярын өндөргий. Говьалтай аймгийн Халиун сумын Шинэ Зөрг гээд найз минь зэр азраг сайхан төрүүлээ. Сая Дүнжин гаравт аман гүзүүлээд ирсэн. Төрүүлээд ирсэн юм аа тэгээд сайхан орлоо. Сүүн зэр гэдэг. Тий сүүн зэр гэдэг нэртэй. Тий. За орж илөө Хөвсгөл аймгийн мөрөн сумнан зохион байгуулагч Дэлхтэй Сэнкрийн хурд 2017 уралдааны хурдан соёлын насны мөр гарааны зурхаагаас нэгэн зэрэг сайхан яргэлээ. За морд одоо бөөнд дүүхэн гараад ирсэн байгаа. Энд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Ариун нарангийн Чингис сагал гэдэг үрээ мэдээ үзүүр дүүхэн гарч ирсэн бол Хөвсгөл аймгийн мөрөн тогтох сумын уяач Дугур сүрэнгийн Отхон лавгийн хурдан бор үрээ үзүүрийн 2 үрээний ардаар гарч ирлээ. Дундгой аймгийн Хулцмын Монгол улсын алдарт уяач Вандагин мэр сайхны унга хилтэй шонжин намагтай хурдан бор үрээ бол одоо Монгол улсын алдарт уяач лав гочрын хойж орлуулж байгаа. Хөвсгөл аймгийн мөрөн тогтох сумын уяач Дугур сүрэнгийн Отхон лавгийн хурдан бор үрээ одоо хамгийн холоос дөрж ирээ өнөөдрийн наадам нэлээд дээгүүрхэн сайхан гараад ирсэн бол за энэ наадалд одоо 200 хэд дугаартай мөрцөн хонгор үрээ цаадлаар нь Сэлэн ангийн Баян гол сумын Төмөр үрээгийн Дөрмөгийн хурдан ногоон үрээ одоо гарч ирсэн өршөлөө. За өнгөн дээр бол одоо Төв аймгийн Баян сумын уяач Анарын бар халдсан гэдэг үеийг Инкотын дэшрэг гэдэг уяач өчөрлөж байгаа. Төрсөн дуу бар халдсан үрээ өнгөрсөн жил төрийн наадам төрүүлсэн. Энэ бар халдсан үрээ зүүн бүсэд төрүүлсэн. За Дамбын ишиг жаргал тод манлагийн хурдан халдсан үрээ өнөөдрийн наадамд харигдсан бол баг дөрвөн настай засгийн газрын бүсийн уралдаанаас айрыг төрөө алдаагүй цөөхөн адууны нэг болгоно. Дундгой ятацгийн дачлалын Сүхбаатарын хонгор халдсан гэдэг үрээ баг дөрвөн наснаа бүсийн наадамд харигдад төрүүлсэн байна. Тэгээд за мөн одоо алдарт их тэргүй хонгор азар баг дөрвөн наснаа бүсийн наадамд харигдад төрүүлсэн байдаг. Говьалтай төрүүлж байгаад болж байсан. За Төв аймгийн Сэргэлэн сумын хугуул Дорнот аймгийн Баян дүмэн сумын харьяат Монгол улсын тодмолтой уяач Ононгийн Батүлгийн хурдан хуулураа 3 дээр гарч ирсэн байгаа. 229 дугаартай мөрсөн Шүхэртийн Ламдурангийн хурдан хуулураа ам хөзөрөө шургалаа. Гамбаатрын Мондогдох гэдэг Монгол улсын алдарт уяач бол одоо аргагүй одоохон сайхан наадж байна. Эрлээ дэднэсний мордын уралдаанд одоо азраг айрагдуулсан байгаа. Тэмүүлэн гэж одоо бүртгүүлсэн байна шүү. За хатан зөөгт амгатай за биш байна. 225 дугаартай мөрсөн байна. Хуулураа бол одоо 225 дугаартай мөрсөн Шарвын мөнгөний шагаа нэр дээр мордчихээ. Шарвын мөнгөний шагаа хурдан хуулураа байна шүү үзэгчтэй. Гамбаатрын Мондогдохыг гэж орлуулж байгаа. Шарвын мөнгөний шагаа хурдан хуулураа байна. Хүрдбаатрын улам өрнөхийн хурдан хээрүүрээ цааталд байгаа өнгөн дээр. За түрүүнд одоо Шүхэртийн Ламзурангийн зарлаад байсан Шүхэртийн Ламзурангийн унган Төв аймгийн Дэлгэр хаан сумын Шарвын мөнгөний шагаа хурдан хуулураа байна шүү үзэгчтэй. Монгол улсын алдарт уяач Гамбаатрын Боёндогдох гэж орлуулж байгаа. Шарвын мөнгөний шагаа уяач Дүнжин гарвын хурд уралдаанд хүрэн мөрөө ам хөзөнд орлуулсан. Дэлхтэй Сэнкрийн хурд уралдаанд одоо хурдан хул соёл нь ахаад ам хөзөндөр гараад ирсэн байгаа. Инкотын дэшрийг хойж орлуулж байгаа. Мегомбын Инкол манлагийн Анарын хурдан бор халдсан үрээ өнөөдрийн наадмыг хөтөлсөн хэвээрээ. Төв аймгийн мөрөн сумын Хүрдбаатрын улам өрнөгийн хэвээрээ. Болон аймгийн 3 болог сумын Монгол улсын тодмолтой Дамбын ишиг жаргалын хурдан халдсан үрээ. Төв аймгийн Дэлгэр хаан сумын Шарвын мөнгөний шагаа хурдан хуулурайг нийслэлийн багангаа дүүргийн харьяат Баян сумын одоо Гамбаатрын Боёндогдох алдарт ойж орлуулж байгаа. За өнгөн дээр бол одоо Төв аймгийн Баян сумын уяач Инколтын Анарын бор халдсан үрээ гарч ирсэн. За ингээд одоо манай зураглаач тоссон камераас одоо үзэгчтэй охин харж байгаа. За
Урдан соёлынгийн уралдаанд 132 соёлон мордож, Төв аймгийн Баян сумын уугуул, Инх болдын Анарын бор халзан төрүүллээ. Аманхүү зүүн Төв Дэлгэр хаан сумын уугуул, Мөнгөн шагаан Зээрт халзан, Айргийн 3-т Төв аймгийн Бүрэн сумын уугуул аймгийн алдар туяаж, Улам өрнөхийн хээр, Айргийн 4-т Булган аймгийн 3 булаг сумын уугуул, Монгол улсын тод манлаа уяаж, Дамын хишиг жаргалын Зээрт халзан, Айргийн 5-т Дорнод аймгийн Баян түмэн сумын уугуул, Монгол улсын тод манлаа уяаж, Ононгийн хүү Батбэлгийн хул тус хүрдэллээ. За ер нь яаж вэ? Энэ өнгөнд яваад байгаа шиг байсан тий. Тий, зөөл да. Сайхан наад чи. За. Дүнжин гараад уралдсан юм уу энэ? Дөнжигөөс уралдчих. Чи уралдаагүй. Шууд даваагаар нааш нь ч тавилаа. Тий. Ер нь өнгөнд яваад байв. Тэгээд Өнгөнд яваад илаа. тийм үү. Тий. За наадмын зохион байгуулалт хэр болж байна? Сайхан болж байгаа шиг байна тий. Оо сайхан болж байна. Би өстө ээжийнхаа нутагтайж уралдаж байгаа сайхан л бай. Энэ манай өөр ярьж байгаа шүү. Тийм үү. Эцэг нь болохоор миний хуул азаргуудын сугургай хуулын эцэг тэр хуул азарганы төл. Их нь болохоор бас манай өөрийн онгон тойруулга тийм хулг үйд. Тий. Тэг соёл насны айрагдлаа халзуур юм. Халзуур нь баг дөрөв наснда ер нь төрөө ам үзүү гэл ер нь сайн уралдаж ирсэн. Тэгээ сая хоймон төгтөрөөд айрагчлаа урд нь хоймон дааган ам үзүүлж ирсэн юмс. Угшлаа арах юм байна. Энэ миний яг унгаа дөө. Таны унгаа одоо. Тий. За 265 дугаартай мөрсөн Мөнгөн шагаан хөрөн мөр наадлаар нь гараад ирсэн байна. Дэмбэрлийн үеийн хармөр байна. За Сумын хүрэн гэдэг мөр бас одоо гараад ирсэн уршиллаа. За энэ нөгөө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Гончиг Батын Батуултын гайхамаараа гэж сайхан хэр мөрмөрдөж ирсэн тэр одоо гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. Нэг дулаад уршлээ. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Гончиг Батын Батуултын буурал мөр нь одоо тэр дунд талд гараад ирсэн бас одоо сэвэлзэж байна. Хөвсгөл аймгийн мөрөн догдох сумын үе аач Отхон лавгийн хурдан хүрэн мөр хэлтэй жонжин намагтай Монгол улсын алдарт бай Дундгой аймгийн Луус хол сумын Бандагийн мэр сайхны хунаган гадууд Дорн аймгийн Цагаан сумын яаж Бат сайхны хурдан мөр байна. Буурал мөр одоо гараад ирсэн байгаа. Энэ буурал мөр үзэгчтэй Дундгой аймгийн Үлзийд сумын яаж Цэрэнгийн Мөнгөбөр гэдэг хүний одоо хунаган гадуу байгаа да. Цаадлаар нь нөгөө нүүрэнтэй хурд уралдаанд өнөөжил амуу хүзүүнд урдалсан Улаанбаатар хотын багны урд дүргийн Баттуулгын хурдан мөр гараад ирсэн одоо уршилж харагдаж байна. Тааш мөн их насны мөрдийн уралдаан хамрын самсаа ширгэж өстэй толгой ардсаймаар сайхан уралдаан болж байна. За ингээд Эрдэнэчийн тамирын хурдан хээрмөр одоо ингээд ам үзүүн дээр Дундгой аймгийн Хул сумын Монгол улсын алдарт уяаж Бандагийн мэр сайхны уу Лавг очир гэж Монгол улсын хамгийн залуу алдарт уяаж Өөрийн өлгөө Дундгой нутгаас одоо газрын хол усны уртыг туулан байж одоо ирсэн. Өнөөдөр хээрмөр нөнгөн дээр гараад ирсэн Гончиг Батын буурал мөр одоо уршилдаа. Гончиг Батын Батуултын хурдан буурал мөр ам хөзөөрөө шургаад ороод ирлээ шүү үзэгчтэй. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Монгол Майнинг компани зэрэг Гончиг Батын Батуултын буурал мөр за нэг үений 2 мөр гарч ирээд үзүүлдэрээ тараалсан. Эрдэнэчийн намрын хурдан хээрмөр Айргийн 3 дээр байгаа. Отхон лавгийн хурдан хүрэн мөр ард дээр нь бас одоо үзүүрдөх хүн байсан. За жаахан хойшилсан байна. За хөвсгөлөөс их мөр дөрөвдгөө өөрөнгө харуулдаа дөрөвдгөө Нямзрынгийн гэрэл дот гэдэг үеж 10 оны хөлгөн үеийн өөрийн нэрний бор мөрийг одоо өмнө адууд өгүүлж байсан гэдэг. Өнөөдөр одоо өөрийн нэрний буурал мөр амаа үзэн болтолснаа ингээд Зааврын Батны хээрмөр дөрөв Гончиг Батын буурал мөр амаа үзэн дурталтаа Гончиг Батын Батуултын ягаан алдсан мөр 4 амгалан хээр Айргийн 4 ягаан алдсан Айргийн 3 амгалан хээр Айргийн 4 за Эрдэнэчийн тамрын хээрмөр Айргийн 5 дурталлаа. Ас холоос зорж ирээд хандах хамарыг амаа үзэн тахиулсан баяртай. Тэг дархтын зэнхэр готгорд санснараа сайхан хатлаа. Игмэр амаа үзүүлсэн сайхан байна үсэх. Та бүхэнд баярлалаа. Тэг олон өргөн түмэн харлаа. Өндөр их улс минь нутаг улс минь олон түмэн тгчлээ. Их насны мөр үсгийн наадам оруулахаас эр хүнд бас сайхан өв бэлэг байдаг. Тэр дундаа зайруу зүсний мөр бас ивэж байгаа биес. Өвдөө эцтэй баярлж байна. За баярлалаа сайхан байна. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Батуул Гончиг Батын Батуул гэж юм байна. Тийм буурал мөр маань сайхан уралдаж төрүүлчих ам үзүүлчих одоо шийдэх байх. Буурал мөр угшлаа дорн талах уу? Үгүй Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум Шилбийн Баясгалан гэж үний унгаа дуу. Тийм соёл анх уягдаад ер нь их олон уралдаагүй маа. Тийм өнгөрсөн жил Сүхбаатар сумдаа их хол төрүүлээд зүүн бүст хинтэд болсон зүүн бүст 13-оор хурлаад тэгээ энэ намар над дээр ирсэн юм байна. Тэгээ аймгийн алдарт уяач Нямсүрэнгийн гэрэлт одоо уяас айлганд харуулсан. Одоо мөр хурдан баг уу? За хурдан сайхан байлаа. Хоёр хавчиг мороо мордууллаа. Бас нэг нь бас ойрхон ирж унжлаа. Миний хөрмөр сайн уралдлаа. За миний хөрмөр арга хурдан гэдгээ баталж бас хангамсын уралдаанд харагдлаа та. Таны унгаа адуу юу? Манай аавын унгаа одоо. Тий, манай хурдан уралцгийн төл их нь манай хурдан харын төл манай хоёр их азарганы цус гүйж байгаа юм одоо байна. Амар нутгийн одоо энэ живэлээ шүү дээ. Тэгээ та энэ нутгийн зоол энэ наадмын талаар бас сэтгэлээ уулзахгүй юу тий? За үнэхээр сайхан наадам болж байна. Зохион байгуул сайтай. Сайхан наадам болж байна да. Тэгээд Монгол орны алтан босгоноос ч хоймор нутагт
их мөр харагдуулж бас Монгол Улсын өндөр цалыг бас их насны мөр харагдаж мелаасан давнхэр хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд орон нутгаас Хүсгэл аймаг хурдан морины өнгийг тодорхойлох болж улс бүсийн наадмын олон төрөв хүртэх болсон. Хамгийн сүүл зохиогдсон төвийн бүсийн хаврын уралдаан Дүнжин гарав 2017 уралдаанд төрүүлж айрагдсан мордын 60 орчим хувь нь энэ уралдаанд оролцлоо. Тэр уяачтын бас одоо тэдний хөдөлмөрийг үнэлэх, цол зэрэгмд хүргэх тэр чиглэлд бас нэлээд том түлхэгц болж өгдөг бах. Ялангуяа ингээ гадна татны том уяачд ирж бас хордон хөлгүүд ирж оролцохоор чинь бол тэд маш их зүйлийг сурч авч үлддээ. Одоо анх бид хотходын хурд уралдааныг зохион байгуулах бид нар 3 лайг авч ирсэн. Тэгэхэд энэ удаагээ тэгэхэд бид нар бол азарган гэхэд бол 1 насанд л 3-ыг авчиж шээ. Манай өнгөрсөн жилийн амжилт чиглэлээ гэсэн бол улсад тэргүүлэх амжилтыг манай уяачд үзүүлсэн байгаа. Манай Дүнжин гарав улсын наадам бүх бүсэд зүүн баруун төвийн бүх бүсэд манай уяачдын морд бол очиж айрагдсан. Дэлтэй зэнгэрийн урд 2017 наадмаа сайхан зохион байгууллаа. Тэгээд газрын хурдан хөлгүүдэрж олон сайхан уяачид, унаач хүүхдүүд маань гээд олон хүмүүс цугларсан сайхан наадам боллоо. Тэгээд үүнд манай хөсгөлчүүд сайхан өргөнөөр оролцлоо. Өнөөдөр наадам маань бас зохион байгуулах комиссийн төвшөнд бол бас ажлын одоо төвшөндөө хариуцсан ажлуудаа маш сайн биелүүлж ажиллалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ удаагийн одоо манай энэ хаврын бүсийн уралдааны тухайд бол онцлог нэвэл ер нь газрын тийм ээ олон уяачд ирлээ. 16 аймгийн мөн нийслэлээс ингээд ирээд мөн Монгол улсын одоо тод манлагаас ахуулаад тийм манлаа алдарт уяачдар гээд ийм сайхан одоо бас өргөн олон оролцсон боллоо. Дээр нь энэ хүү арга хэмжээг бас урд өмнөхийг харьцуулахад олон хүмүүс бас манай Хөвсгөл нутгийн гэсэн энэ олон сайхан одоо хүмүүс маань бас дэмжиж ивент итгэж оролцлоо. Бүгд одоо энэ наадмын зохион байгуулалт гарч байгаа зардал мөн бай мөрийн шагнал бүгд бол одоо өнөөдөр яг энэ наадмын зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн бүгдийн хандвар зохион байгуулагдаж байгаа. За мэдээж би өнөөдөр бас нэг онцлог зүйлийг хэлэхэд энэ наадмын ийм өргөн хэмжээнд зохион байгуулахад бас зохион байгуулах комисс маань маш сайн ажиллаа гэж хэлмээр байна. Комиссийн төвшөндөө бол хариуцсан ажил дээр бүгд эзэн болж өнөөдөр бас энэ аймаг орон нутгийнхаа зохион байгуулагдсан ийм томоохон арга хэмжээг олонний өмнө мөн одоо Монгол улсдаа бас одоо энэ олон түмэн үзэж тийм ээ тэнгэр зэглээ үзэж байгаа наадмыг бол бас хариуцсан ажилдаа эзэн болж ажилласан гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдөр байгаль дэлхий мөн зон олон мөн хурдан морд унаач хүүхдүүд маань тэгээд маш олноороо сайхан цугларлаа. Тэгээд Хөвсгөлийнхэн нутагтаа зохион байгуулсан уралдаанд гадна тутна гэж уяачдыг ялгадаггүй. Мордыг удам угсаагаар нь ялахгүй сэрвэний өндрөөр нь хэмжиж уралдуулдаг. Наадмаа зохион байгуул сайтай хийж хамгийн гол нь шударга нааддаг учраас Хөвсгөл зохиогдсон уралдааныг уяачид олноороо зэрэх болжээ. Ер нь бол манай Хөвсгөл аймгийн уралдаан бол одоо морь уралдахад одоо газар их сайхан. За бас одоо зам талбай морины уралдааны замыг бол бас их сайхан засдаг. Гарааны төхөөрөмжийг бас одоо нэлээд бас хоолой болон одоо тэр нөгөө гарах төхөөрөмж, унах төхөөрөмжийг бол нэлээд сайн хийсэн байдаг. За бодлоонгүй болдог. Шагналаа бол бид нар одоо яг амгалсан шагналаа яг нутгийг гэж онцлоггүйгээр одоо хэний аавын хүүхд хамаагүй төрүүлээ зориод ирсэнд нь бол бид нар яг төсвөлсөн шагналыг бол өгдөг гэдгээрээ бас манай нутагт ирж одоо уралдах дуртай байдаг юм. Наадмын үйл ажиллагааг ивент итгэж одоо нутгийн зөвлөлийн одоо олон сайхан бизнесмэнүүд одоо өөрсдийнхөө хандив тусламжийг өгж энэ төмөн олноо нэг удаа ч гэсэн сайхан баясгая гэдэг үүднээс одоо ингэж хандив мөнгөөр ингэж өргөж уралдаанд оролцож байна. За манай аймгийн одоо хурдан сайхан хөлгүүд урамжилтаа уралдаж одоо бас айрыг дөрөв зарим нэг нь авж байна. За ингээд нийт одоо уяачтай Дэлтэй зэнгэрийн одоо уралдаанд оролцож байгаа газраас ирсэн уяачид уралдаанч хүүхдүүд за хурдан мор сонирхчтой одоо ингээд ирж байгаа гал дахиад жилдээ одоо амжилтаа сайхан наадаж оролцсон төрийн болон одоо бүсийн жанртай уралдаанууд олон сайхан түрүү айрыг авахын одоо үлзээ төрөлийг өргөж байна да. Энэ удаагийн Дэлцэс зэнхэр наадамд Улаанбаатар хотын 3 дүрм 16 аймгийн цагаан уусмас. Орночууд энэ наадам дээр нь хэр олуулаа ирж байна? Бас бид нар 4-5 ирсэн. Тэгээ наадмаар Дүнжин гарав тавралчаад энэ наадамд ирээд энэ хомрол сайхан зохион байгуулалтын сайхан наадам болж байна. Сэтгэл өндөр байна.
Энэ үнэхээр сайхан хангагдсан байна. Ингээд ер нь ийм том наадам данхуудаа ирж байгаа. Тэгээд энэ доосон гишүүний хаалга бүрийг 6 дараасандаа үнэхээр баяртай байна. Ингээд Хөвсгөл нутгийн ард түмжсэн баяр мэнд хүргье. Зам арга сайн байна. Зохион байгуулалт маш мундаг байна. Хөвсгөл нутагч бас бүр их сайхан байт юм байна. Тий. Анх удаа ирж Хөвсгөлд наадаж байна уу? Тий, анх удаа. Дэлтэй цэнхрийн хурд уралдааны 4 насны ангилалд төрүүлсэн нас болгоны түрүү 3-5 сая төгрөгөөр байлсан. Аймгийн засаг даргын тамгийн газар Дэлтэй цэнхэр морин спорт уяачдын холбоо Хөвсгөл аймгаас төрөн гарсан бизнесмэнүүдийн хандвар наадмыг зохион байгуулсан байна. Манай Хямар нутгийн бас сайхан наадж байна. Хямартай байна. Тий. 2 морь орлоо. Өдөө морь дазраг төрүүлчлээ. Олон нутгийн хордоод ирлээ. Морь турдан сайхан байна. Энэ ч газрын хордууд ирдсэн байна. Одоо нэртэй зартаа улсын одоо алдартай уяач тийм ордууд ихтэй хөлдөж байна. Эндээс одоо манайх бас нэлээ юм айраг авна гэдэг чинь айраг дөрөв авна гэдэг чинь бас л их амжилт юм гэж. За наадам маш сайхан болоо. Тэнгэрэнга маань бас харж маш сайхан дулаахан бараг 100 өдөр шиг сайхан өдөр тохиолоо. Уралдааны зохион байгуулалт гараа бариа зам гэдэрээс маш сэтгэл төвсөндөө сайхан наадам болж байна. Үнэхээр сайхан байна. Хомор сайхан нутг манай өдөр ингээд цаг жоохон зүтгүүхэн болсон чавартай их сайхан дэлгэр сайхан хавар болж одоо нэг намрын 10 сар шиг сайхан ийм сайхан өдөр. Тэгээд өнөөдөр наадам зохион байгуулсан ивент итгэсэн хүмүүст өнөөдөр одоо баяр хүргэмээр байна. Дэлтэй цэнхэр уралдааныг нутгийн олон өргөнөөр үзэж сонирхсноос гадна TV5 TV-с телевизүүд орон даяар шууд дамжуулан үзүүлсэн. Дэлтэй цэнхрийн хурд уралдааныг зохион байгуулалтын өндөр түвшинд ч хийж чадлаа. Хаврын хурдан морины уралдааны зам хүүхдийн хувцас хамгаалалт зохион байгуулалтыг сайн хийж чадсанаар бусад уралдаануудад жишг болох үс боллоо гэж уяачид дүгнэж байлаа. Морь бол манай Монголын уламжлалт соёл тийм ээ. Гэхдээ хамгийн гол хүүхдийг эрүүлэх морь хүүхэд эрүүл энэ цайхан уралдах ёстой. Тийм учраас хүүхдийн өмсгөл хамгаалтыг бол хамгийн чанд тавих ёстой. Танаа хөвсгөлийн хувьд бол нэг өвдөгч юм уу тоовч байхгүй байхад л хасж шít хүүхдийг буулгаж гин. Нэг малгай битгий хэл хантаас битгий хэл нэг өвдөгч байхгүйгээд буулгаж. Энэ бол маш сайн. Энэ цайс ажлаа бүх аймаг бол ингэж бүхэл бүтэн хамгаалтын хувцас сэргэлтээ ингэж уралдах. Энэ хөвсгөлийн жишээг бол дагаж уралдаасаа гэж бодож байна да. Мөр хотын дэлгэр мөрний хүү дагав морь уралдах замын цасыг хусч цэвэрлэн чулууг нь нэг бүрчлэн түүч уралдааны замыг аюулгүй болгосон байна. Морьд гараанаас гарах төхөөрөмжийг зориултын дагуу барьж, барианы зурагсыг тодорхой болгосноос гадна унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад сайтар анхаарсан байна. Уралдааны замд унаач хүүхдүүдийн хамгаалтын хувцас малгай, өвдгөвч тохоо нэг бүрчлэн шалгаж гаргасан. Мөн хурдан морины бүртгэлийг тодорхой хийж хүүхдүүдийг даатгалд хамруулсан байлаа. 39 дахь жилдээ манай аймаг өвлийн бооцоод уралдаан хийж байна. Анхных нь 78 онд бүрэн тогтгосон 10 гаруй морь уралдаж болж байлаа. Тэгээд би 30 жил өвлийн бооцоод уралдаан зохион байгуулсан. 39 дахь жилдээ одоо ингээ бүсийн уралдаан болтлоо хөгжиж байна. Манай хөсгөлчүүд бол мортондоо бол анхаарал тавьдаг. Ер нь хүүхд морь унах тийм бол ер ховор штэ манай аймагт ундгүй. Тэрний нууц нь бол одоо эмээлгүй унсандаа байдаг болов эсвэл манай хүүхдүүд чадвартайдаа байдаг болов. Энэ би 39 жил морины комисс хийхэд мориноос унаад энтсэн хүүхэд манай аймагаас гараагүй. Ийм л сайхан зохион байгуулдаг. Тэгээд ч одоо Хөвсгөл аймгийн энэ сайхан дэнж дээр бол одоо улсын хэмжээний олон сайхан одоо уралдаан болж байсан. Тэнд одоо өмнө бас оролцож ирсэн олон сайхан уяачд ирсэн байна. Тухайлбал бол Доронтын одоо хурд энэ галынхан одоо бас нэлээд олуулаа сайхан ирсэн явдал бол их сайхан байна. Хаврын тэргуун сарын шөнийн 15-ны бэлэг цай өдөр зохион байгуулагдсан Дэлтэй цэнхэр уралдаан энэ жил 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Жил бүр наадмын цар хүрээгээ тэлж зөвхөн Хөвсгөл аймаг төдийгүй улсын хэмжээний томоохон уралдаан болсныг энэ жил 16 аймагаас уяачид ирж хурдан хүлгүүдэд уралдуулснаас харж болохоор байлаа. Дэлтэй цэнхрийн хурд Хаврын хурдан морины уралдаан дэлгэр мөрний дэлгүүхэн хүндэд газрын алдарт хурдан хүлгүүдийн шандас сорж нутгийн зон олно баясгасан сайхан уралдаан боллоо.